2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Савака Ватанабегийн аав нь охинтойгоо огтхонч холбоо ярьж чадахгүйсэн учраас санаа зовоод найзуудаас нь асуудаг. Гэтэл тэд ч юм уу адил Саваката 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш огтхонч холбоо ярьж чадаагүй байдгаа. За охинд нь ямар нэгэн муу зүйл болсон байх үдэ гэж санаа зовсон аав нь тэр даруй цагдаад мэдгдсэн. Савака ирээдүйд аавынхаа цэцгийн дэлгүүрийг өвлөж авах зорилгоор Осака хот руу нүүж ирээд тэндээ цэцгийн дэлгүүрт ажиллаад туршлага хоригдлуулж исэн. Хамгийн сүүлд 12 дугаар сарын 24-ний өдөр аавтайгаа яриад тухайн өдрөө найзуудтайгаа зул сарын үйлчлэг хийчгээд 25 гэхэд гэртээ очноо гэж хэлсэн байсан ч гэсэн ингээд ор сургаггүй алга болчихсон. Савака share house буюу одоо ингээ олуулаа нийлж нэг хаусыг түрээсэлж амьдардаг байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаа нарын анхаарал ухаан байранд амьдарч исэн Савакагийн өрөөний хамтрагч Тэрүмигийн эмэгтэй дээр төвлөрсөн. Тэрүми тухайн одоо үед ойролцоогоор 1 сарын өмнө share house-наас гараад нэгэн орон сууцнд нүүж орсон байсан. За Тэрүми бол Савакагийн хамгийн сүүлд байсан нь тогтоогдсон байгаа. Хяналтын камерын бичлэгт Савака 12 дугаар сарын 24-ний орой 19 цагт Тэрүмигийн амьдарч исэн байрны 3 давхарлуу лифтээр орж байгаа бичлэг нь бол байдаг. Цагдаа нар Савакагийн share house-ын найзуудаас 24-ний өдөр ямар нэгэн с ичгтэй зүйл болсон уу, мэдж байгаа зүйл байна уу гэх зэрэг асуултуудыг бол асуудаг. За тухайн өдөр бол Тэрүмигийн гэрт үйлчлэг эхлэх ёстой байсан. За share house-ын найзууд ч гэсэн очсон. За гэтэл тэнд Савака байгаагүй. Найзууд нь Савакаг хайчсан талаар нь асууж эхлэхэд Тэрүми үйлчлэгт хэрэглэгдэх ёстой зарим нэг дутуу зүйлсээ авахар гарсан. За харин Савака гэрт нь амжуулах үлдсэн ажлуудыг нь хийж байя гэд үлдсэн. Харин цоч ирэхэд нь бол Савака ор сургаггүй алга болсон байсан гэж хэлдэг. Мөн үйлчлэгт бэлтгэж явах үеэрээ өөрийнхөө өмнө нь уулзаж байсан залуугийнхаа талаар ярьж исэн учраас магадгүй хуучин найз залуутайгаа уулзахаар явсан байхаа би сайн мэдэхгүй байна гэж хэлдэг. За тухайн үед Тэрүмитэй төдийлөн дотн биш бусад оршин суугчид Савакугээр үйлчлэг хийхийг хүсээгүй учраас эцэст нь зул сарын баярын арга хэмжээг цуцлаад бүгд харихаар явсан. Мөрдөгчд үргэлжлүүлэн шалгахад 12 дугаар сарын 25-нд Савакагийн бэлэн мөнгөний картаар тухайн өдрийн үдээс хойш ойролцоогоор 100 мянган йен татсан байсныг нь олж илрүүлсэн. Өөр нэг камерын бичлэгийг олдсон нь тухайн өдөр Тэрүми 14 цагийн орчимд өөрийн гэрийн ойролцоох барилгын материалын дэлгүүрээс маш хүчтэй хүчил агуулсан цэвэрлэгээний уусмалаас 3 литрийг худалдаж авсан нь тогтоогдсон. За өөр бусад одоо анхаарал татсан худалдан авалт хийсэн зүйлс нь гэвэл жижиг хөлдөөх, чивхдэг хөрөө, гамбанц, ховин, гялгар ут гэх зэрэг зүйлс байсан. За үүний дараа цагдаа нар Тэрүмиг албан бус байдлаар байцаахаар дуудаж ирүүлээд одоо асуухад бол Тэрүми үйлчлэгт бэлтгэж авах үеэр Савака алга болсныг ойлгохгүй байна. Харин бэлэн мөнгө татаж авсан одоо үйл явдал гэвэл Савакагийн хүсэлтээр хийж өгсөн нэг осондоо түүнд тусалсан миний тусламж байсан гэж хэлдэг. За гисэн ч одоо хин нэгэн хүн хэрвээ бусдад карта өгөөд бэлэн мөнгө авчруулахыг хүссэн бол хизээ хаана яаж авахаа ярьж тохиролцсон байх ёстой. Харин энэ зүйлс дээр бол Тэрүми ямар ч тайлбар өгч чадаагүй. 12 дугаар сарын 29-нд Савакагийн бэлэн мөнгөний картыг зөвшөөрлгүй ашигласан байж болцшгүй гэсэн үндслээр цагдаа нар Тэрүмигийн байранд нэгжлэг хийхэд бол аимшигтай зүйлс илэрсэн. За тэд бааных нь өрөөнд явж ороход ван дотор нь хагас шингэн төлөвт орсон олон тооны яс, түүний дотор одоо гавлын яс, нурууны яс, арцганы яс гэх зэрэг яснууд бол олдсон. За мөн жижиг хөлдөөгчөнд нь хүний тасархайлж жижиглсэн биеийн скутас байсан. Хэдийгээр одоо ингээ хутга хөрөө бүх зүйл нь цусаар будагдсан аимшигтай нөхцөл байдалд байсан ч гэсэндээ Тэрүми бол ерөөсөө одоо айсан, сандарсан шинжгүүгээр баривчлагдаж явах үедээ цагдаа нарт цаатлынх нь одоо өөр нэг өрөөнд гавлын яс, бас бус мах гих зэрэг зүйлс байгаа. Гэхдээ би одоо энэ талаар огтхонч ярихыг хүсэхгүй байна гэд явсан. Тэрүми мөрдөн байцаалтыг төөрөгдүүлэхийн тулд Савакагийн биеийн зарим хэсгүүдийг одоо гар хөлмөл гих мэт одоо жижиг сажиг зүйлсийг нь бол түүний амьдарч байсан share house-ын гал тогооны шүүгэнд нуугаад орхичихсан байсан. За энэ нь одоо өөрөөсөө сэжиг одоо зайлуулахыг оролцсон байж магадгүй гэж бол үзсэн. Гэсэн ч одоо түүний орон сууц угаалгын өрөөнөөс илэрсэн энэ аимшигтай зүйлс бол түүнийг хэргийн гол шижигтэн болгож байгаа. Цагдаа нар энэ аимшигт хэргийн цаад үнэн шалтгааныг одоо санхүүтэй холбоотой байж магадгүй гэж үзсэн. Учир нь Савака share house-ын түрээс болон оршин суугчдын шилжилт хөдөлгөөнийг хариуцсан зохицуулдаг байсан. За харин Тэрүми бол Савакатай анх танилцсан цагаас эхлэн түүнийг санхүүгийн
Савакагийн хувьд ашиглан мүлжих төлөвлөгөө боловсруулаад түүнийг амжилттай хэрэгжүүлж байсныг нь ч илрүүлж чадсан. Тэрүүми шер хаус нүүж ороод удалгүй Савакагийн жолооны өмнөлгийг нь олж авсан. Үүнийг ашиглан Ламбард болон банк бус санхүүгийн зээлийн байгууллагуудаас нийт 11 удаа заллангаар мөнгө авч мөн түүний нэр дээр банкны бэлэн мөнгөний карт хүртэл шинээр нийлгээд 610,000 йен татаж авсан. За банкнд Савакагийн дүрийг сэхийн тулд Тэрүүми нүдний шилээ авч хиймэл сормоос зүүж будалд хийдэг байсан. За ингээд хэдий үнэмлэх дээрх зурагтайгаа төдийлөн адилхан биш гэлээ банкны ажилтнуудыг бол тэр даруй мэхэлж чадсан. Прокуроруудын үзэж байгаагаар Тэрүүми Савакаг удаан хугацаанд ашиглаж нийт 2.2 сая йений зээлийн дээд хязгаарт хүрч цаашид мөнгө зээлэх боломжгүй болсон үедээ энэ өөрийнхөө үр зээлтэй холбоотой гэмт хэрэгээ нуухын тулд Савакаг устгахаар шийдсэн. За ингээд Савакаг устгахчвал өөрийнх нь хийсэн энэ үр зээлийн асуудал нь ч гэсэн хамт арилна гэж тооцоолсон. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Савакагийн үхлийн шалтгаан нь амьсгал боогдол байсан. Мөн түүний биеэс хэмжээний нойрны эмч илэрсэн. За тухайн өдөр яг юу болсон бэ гэхээр Тэрүүми үдшилтэд хамт бэлтгэхэд туслаач гэсэн үгээрээ түүнийг хуурж гэртээ авчираад уух зүйлд нь нойрны эм хийж ухаангүй болгосныхоо дараа бомилж хөнөөсөн. Хөнөөснийхөө маргааш нь өдөөс хойш тэр өнөр дарах элс хөлдөөгч хүнсний хог устгагч машин буюу хог задалдаг машин болон махны машин худалдаж авчираад түүний цогцсыг хэсэглэн салгаж зарим хэсгийг нь орон сууцны хог устгагчинд хийгээд заримыг нь бүр битүү чанагчинд чанжисэн. За зүгээр л түүнийг огт ор сургаггүй алга болсон мэт харагдвал зоригтойгоор түүнийг бүр ингээд юучгүй утлаад махыг нь машин даад чанаад ингээд тараач хаях төлөвлөгөөтэй байсан юм шиг байгаа. За хэдийгээр энэ төлөвлөгөөнд бүтлгүүтээд тэр баригдсан ч гэсэн хэрэгээ ол огтхонч хүлээгээгүй. Харин ч эсрэгээрээ намайг үйлчлэгт бэлтгэхээр гарсны дараа өөр хинэгэн орж ирээд Савакаг алсан байж магадгүй. Эсвэл Савака байгалийн жамаараа өөр санамсаргүй байдлаар нас барсан байж магадгүй гэж өөрийгөө өмгөөлсөн. Тэрүүми тухайн оныхоо 8 сард Окаямагаас Осака руу нүүж ирсэн. Бага насныхаа нэг хэсгийг Хятадд өнгөрүүлээд өөрийгөө ухаалаг утас болон компьютерийн аппликейшнд зориулсан зураач гэж танилцуулдаг байсан ч гэсэн яг тийм бодиттой бүтээл нь бол олдоогүй. За Савака түүнтэй анх танилцахдаа бол яг л хэлсэн зүйлсэд нь итгээд түүнийг өрөөнийхөө хамтрагч хүртэл болгосон. Тэрүүмигийн хувьд гэвэл их хэмжээний өрөнд ороод интернетэд донтох хандлагатай ерөн л аимшигтай зүйлд татагддаг төрлийн хүн байсан. Хэрэг гарахаас өмнөх 10 хоногийн хугацаанд тэр интернетээр хүний биеийг хэрчих, цогцсыг илрүүлэхгүй устгах арга, яс хүн ухаан алдуулах арга, төгс аллах хийх, алга болсон хүний банкны даасанд юу болдоггүй. Их хэмжээний нойрны эм бол яах вэ гэх зэрэг хайлтуудыг хийсэн байсан. Савакагийн биед илэрсэн нойрны эм нь Тэрүүми өөрөө эмчид очиж бичүүлээд авсан эмтэй нь яг таарч ийсэн. За ингээд шүүх хурлын үеэр Тэрүүмигийн өмгөөлөгчөд түүний өнгөрсөн амьдралын түүхийг дэлгээд өрөвдүүлж ялаас нь хөнгөлөхийг бол оролцсон. Өмгөөлөгч нарын нь мэдүүлснээр Осака мужид төрөөд ахлах сургаалаа төгсдлөө ээж болон 2 дүүгийн хамт амьдарч исэн. За ингээд амьдарч байх хугацаанд ээж нь хамтран амьдрагч залуутай болоод удаан хугацаанд тэр хүнээс нь хүнд хэлбэрийн дарамт хүчирхийлэлд өртөж исэн байна. Түүнийг бага наснаас нь эхлээд 3 цаг өвдүүдээр нь сөхрүүлэн суулгаж шийтгэх, зодох, бие махбодын хүчирхийлэл үлддэг байж байгаа. 5 дугаар ангиас нь эхлэн бэлгийн хүчирхийлэл өртүүлэх болсон ч ээжигээ гомдоохын тулд энэ бүхнийг нууцалж явж исэн. Өмгөөлөгчд нь Тэрүүми өвдөлттэй үйл явдлуудыг болсон зүйлийг огт болоогүйгээр мэдрэхийн тулд өөрийгөө ад жаргалтай байгаагаар төсөөлж өөрийнхөө хийсэн өөртөө тохиолдсон зүйлсүүдийг огт тохиолдоогүй мэт аашлах тийм зуршилтай болчихсон гэж тайлбарласан. Тэрүүми өсвөр насндаа уг хүчирхийллийн улмаас жирэмсэн болсон. За ээжийнх нь хамтрагч түүнийг хүүхдээ авахлахыг шаардаж сүрдүүлсэн ч гэсэн тэрхий оройтож хүүхэд нь гидсэндээ томорсноор тэрээр гэртээ нууцаа төрсөн. За тухайн төрсөн хүүхэд нь эрэгтэй хүүхэд байсан ч амьгүй төрсөн гэж хэлээд тухайн эрэгтэй бол 70 руу шийдээд алчихсан. За яг үнэхээр амьгүй төрсөн юм уу, амьтаа төрсөн юм уу гэдг нь бол тодорхойгүй. За эдгээр аимшигт түүхүүдийг яриад өмгөөлөгч тал Тэрүүмигийн зовлонт амьдрал өнөөгийнх нь хийсэн хэрэгтэй нь сэтгэл зүйн хувьд холбоотой гэж өмгөөлж түүний хийсэн хэргийг хөнгөрүүлэхийг оролцсон ч гэсэн шүүхээс бол энэ хэрэг
түүний хувьд төлөвлөж бүр ингэж зохион байгуулалтаагаар үйлдсэн маш харгас хэрцгий хэрэг учраас одоо түүний өнгөрсөн амьдралын түүхийг нь бол огтхон ч харгалзаж үзэхгүйгээр 2017 оны 6 сарын 30-нд бүх насаар нь хорих ялыг оноосон. Шүүх хурлын үеэр Тэрүми цагаан алчуураар нулимсээ арчин одоо гимгүү хүний дүрсгээ сууж исэн. Тухайн үед Савакагийн аав нь бол маш ихээр шаналаад Тэрүмид хандаад чи одоо яагаад миний охиныг алсан юм бэ? Чамд тэр юу буруу хийсэн юм бэ гэж асууж исэн. За үргэлжлүүлэн Тэрүмиг өөрийнхөө хийсэн үйлдэл эзэн болоод багч гэсэн гимшлээ одоо харуулъя гэж бодож ивэл хэрэгээ хүлээж ялаа үргэлжлүүлж идлээд давж заалтахгүй байхыг бол түүнээс гуйсан. За ингээд шүүх хурал дуусаад бүх зүйл ингээд болоод өнгөрчих юм бол Савакагийн шарилыг бол гэр бүлийнх нь буцааж аваад оршуулах ёслолыг хийх байсан. За магадгүй тэдэнд энэ сэтгэлийн амар амгалныг багч гэсэн одоо авчрах горийн ганц зүйл нь байсан байж магадгүй. Гэтэл 2017 оны 7 сарын 10-нд Тэрүми шүүхийн шийдвэрийг давж заалтахаар шийдээд өөрийгөө одоо буруугүй хэмээн мэдэгдэж гэр бүлийн түүхээ дахин дурдаж өрөвдөх сэтгэл төрүүлэхийг оролдож исэн. За харин хохирогчийн гэр бүлийн сэтгэлийг одоо үгэл тоогоод огтомж гимшихгүй байгаа энэ байдал нь бол олон хүмүүсийн дургуутлыг хүргэж исэн. За эцэст нь шүүхээс бол түүнд бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээж одоо ч ялаа эдэлж байгаа. За ийм аимшигтай гэмт хэрэг үлдчихэд өөрийгөө гим бурууг ухаарахгүй өөрийгөө өрөвдүүлж хохирогчийн дүрд тоглож ялаас хөнгөрөх гэсэн энэ хүн бол одоо ямар аимшигтай хүн бэ гэдг нь бол тодорхой харагдаж байгаа. За ингээд өнөөдрийнхөө дугаарыг энэ хүртэл сонссон та нартай маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.